Сүхбаатар дүүрэг нь хотын төвийн дүүрэг, төрийн байгууллага, үйлчилгээний төвүүд, бизнесийн байгууллага зэрэг аж ахуйн нэгжүүд олонтой. Тэр хэрээр зарим төрлийн гэмтэргийн гаралт бусад дүүрэгтэй харьцуулахад өндөр байдаг. Сүхбаатар дүүрэгт 2024 онд нийт 13,566 гэмтэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь өмнөх жилээс 5.6% өсжээ. Захим орчинд бусдад мөнгө шилжүүлж залилуулсан өөрийн банк болон санхүүгийн байгууллагад байгаа мэдээллийг бусдад алдсны улмаас мөнгө санхүү сэтгэл зүгээрээ хохирох тохиолдлууд нэмэгджээ. Тус дүүргийн прокурорын газраас олон хохирогч холбогдогчтой, олон үйлдэлтэй мөрдөн шалгах ажиллагааны цар хүрээ ихтэй хэрэгүүдийн шийдвэрлэлтэд онцгойлон анхаарч ажиллаж байна. Иргэдийн гадаад улс орн руу аялах, суралцах болон амьдрах сонирхол нэмэгдэхин хэрээр энэ хүсэл дээр нь тулгуурласан визний залилангийн эрхүүд буурахгүй байна. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас виз найдвартай гаргана хэмээн 612 иргэнээс 3-аас 30 сая төгрөгийн төлбөр авч нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хяналт тавин ажиллаж байна. Визний залиланд өртсөн хохирогчид ихэвчлэн захим сүлжээнд байршуулсан оюутан сурагчдад сургалтын виз гаргана, гэр бүлээрээ амьдрах боломжтой виз хурдан шуурхай найдвартай гаргаж өгнө гэсэн мэдээлэлд итгэж хувь хүнтэй тохиролцож улмаар урьдчилгаа төлбөр болгон мөнгөө шилжүүлэн хохирчээ. За Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналт тавьж байгаа хэрэг дундаас залилах төрлийн гэмтэргүүд их гардаг гэж байна, тийм ээ. Энэ дундаа ямар төрлийн залилах хэрэгүүд энэ дүүргийн нутаг дэвсгэр зохилон гарч байгаа вэ? За Сүхбаатар дүүргийн прокурорын газрын нийт гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллийн ихэнх хувь буюу 70 гаруй хувийг бол залилах гэмтэргийн шинжтэй гомдол мэдээллүүд эзэлдэг. За үүнээс залилах гэмтэргийг ангилж авч үзэх юм бол визний залилан, үйл хөдлөлийн дүрмгийн залилан захим залилан ингээд салаалаад явдаг, ангилж авч үзэх юм бол. За үүнээс визний залилан бол дийлэнх хувийг бас мөн эзэлдэг. За энэ визний залиланд иргэд олон нийт маань хохирох тохиолдлууд маш их байдаг. За энэ визний залиланд хохирохгүй байхын тулд бид юуг ойлгож мэдэх шаардлагатай вэ гэх юм бол альва улсын визийг сурах, зорчих, ажиллах энэ визийг бол альва Монгол улсын хүн хуулийн этгээд гаргадаггүй. Энийг л хүн болгон маш сайн ойлгох шаардлагатай. За яг энэ бодит байдал дээр юу байдаг вэ гэхээр хөдөлмөр нийгэм хамгааллын ерөнхий газраас эрх олгогдсон хуулийн этгээдүүд энэ визний материалуудыг бүрдүүлж тухайн элчин сайдын яамд зуучлах үйл ажиллагааг явуулдаг. Энэ байгууллагууд нь өөрсдөө зуучлалын үйл ажиллагааг явуулж байгаа болохоос виз гаргах зөвшөөрлийг олгох энэ үйл ажиллагааг явуулдаггүй. Тэгэхээр энэ нөхцөл байдлаас улбаалан захим орчинд мэдээлэл тавигдсан байдаг. Виз гаргаж өгнө, баталгаатай, найдвартай гэх мэтлэн энэ заруудад иргэд маш ихээр итгэж их хэмжээний төрөнгийн хохирол болоод сэтгэл санааны хохирол хүлээсээр л байдаг. Энэ төрлийн гэмтэрэг 2007 оноос эхлээд ер нь өнөөдрийг хүртэлх цагийн хугацаанд тасралтгүй байнга үлдэгдэж байна. Тэгэхээр иргэд олон нийт маань яг энэ төрлийн гэмтэрэгт хохирохгүй байхын тулд хамгийн шаардлагатай ойлгох ёстой ойлголт нь юу вэ гэхээр визийг ямар нэгэн Монгол улсын хүн хуулийн этгээд гаргах боломжгүй гэдгийг л ойлгож мэдэх шаардлагатай байна. Иргэдийн итгэлийг олох зорилгоор хотын төвийн үнэтэй барилга офисыг түрээслэн үйл ажиллагаа явуулдаг их ойлголтыг иргэдэд өгч итгэл үнэмшлийг нь олдог байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт өртөж хохирохгүй тулд иргэд сэрэмжтэй байх шаардлагатай.